Сайн байцгаана уу? Дипломистаригаас судалгааны ажил хэрхэн бичих вэ гэсэн сэдвийн хүрээнд явуулж байгаа бяцхан зөвлөгөө болонгийн маань 4 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За тэгэхээр өнөөдөр манай дугаарын сэдэв болвол миний сонгосон сэдвийн дагуу өмнө нь хийгдсэн судалгааны ажлуудыг хэрхэн яаж Excel дээр хурдан түргэн оновчтой зэкслэх вэ гэсэн сэдвийн дагуу зөвлөгөө хүргэж байна. За энэхүү зөвлөгөөг манай Facebook-ийн судалгааны ажил хэрхэн бичих вэ гэсэн группийн маань 2 гишүүн болвол илгээж өгсөн байгаа. За тэгээ бүгд эхлээд нь хамтдаа бичлэгээ үзцгээе. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Бид өөрийн судлах сэдвээр мастер болон докторийн ажил хэр зэрэг олон байгааг энэхүү дэлгэцэн харагдаж байгаа сайтуудаас олж мэдэж болно. За Солонгост сурч байгаа оюутнуудын хувьд хамгийн түгээмэл ашигладаг сайт нь RISS буюу бидний хэл заншсанаар RIS гэдгийг та бүхэн мэдэж байгаа хаа. Сануулж хэлэхэд манай пэйж хуудасны хамгийн ихний зөвлөмжөөр яаж судалгааны ажил хайх тухай оруулсан байна. Тэрийг бас үзэж олно. За ингээд өөрийн сонирхсон судалгааны ажлыг хайхад тухайн сэдвээр 1000-аас илүү бүтээл гарч ирдэг. За илүү наривчлсан хайлт хийхэд ядаж ихний 30-аас 50 диплом нь яалтчгүй хамааралтай дипломод гараад ирдэг. За тэгвэл мастрын ажил багадаа 60-аас дээш, докторийн ажил багадаа 100-аас дээш хуудастай материалыг бүгднийг уншиж ойлгоод тодоос тод санаж байх нь маш хэцүү байдаг. За ялангуяа дөнгөж эхэлж байгаа судлаачид маань энэ хэсэгт хэрэгрээд их шантараг тохиолдол гардаг тийм үү? За харин тийм ээ. Тэгвэл одоо яах вэ? За энэ тохиолдолд яах вэ? Эхлээд хайлтаа хийгээд өөрт хамааралтай 30 ч байна уу 40 ч байна уу дипломыг татаад авчих хэрэгтэй. За үүний дараа Excel програм ашиглаад маш хурдан цэгцлэх хэрэгтэй юм аа. Манайхан Excel-ийн програм дээр маш сайн ажилладаг шүү дээ. Ингээд Excel-ийн програмаа нээгээд хүснэгтэй байгуулна. Бид нар цаг хэмнэх үүднээс урьдчилан бэлдсэн байгаа. За бидний бэлтгэсэн хүснэгтийн толгойг тайлбарлаж эхэлье. За нэгдүгээрт нь номер хэсэгт за хишнээн дипломыг цэгцлэх гээд байгаа юм. Тэрийг номерлон дугаарлан оруулж болно. За түүний дараа гарчиг тухайн судалгааны ажлын сэдвийг чимэг жүжээ за сэдвээ оруулж болох нь байна. Гуравдугаарт нь судлаачийн нэр, бичигдсэн он сар, за мастрын хуу, докторийн хуу гэдгийг оруулж болно. За дөрөвдүгээрт нь ямар онолын ойлголтыг гол болгосон талаар товчхон дурдах нь байна. За тавдугаарт нь судалгааны асуудал хэрвээ үүнд таамаглал байгаа бол таамаглалыг бас оруулж болох нь. За 6-дугаарт нь судалгааны загвараа харж агаад тэр загварт ямар хувьсгчуд байна вэ? За тунниб бидаасан буюу тунниб пянсу, хараат чунсуг пянсу, зохицуулагч чужоор пянсу, дамжуулагч мега пянсу. За ингэж оруулж болох нь байна. Хувьсгч дээр нэг зүйлийг тодруулаад хэлэхэд дөнгөж эхэлж байхад тунниб, чунсуг, чужоор, мега пянсу гэдээ ороод ирэхээр шууд толгой эргээ явчихдаг. Ер нь тайлбарлаж хэлж байхад нэгэн ширхэг ямар учиртайг нь мэдэхгүй үг ороод ирэхэд аргашаа бүгдийг нь ойлгохгүй төөрөө явчихдаг байгаа. Тэгэхээр энд яригдаад байгаа энэ олон хувьсгчдын талаар манай пэйж хуудсан дээр хичээл зарлагдаад явагдах гэж байгаа. Түүн дээр сууж илүү дэлгэрэнгүй мэдэж авч болно шүү. За дахин тодруулаад хэлэхэд хичээл зарлагдаж явагдах гэж байгаа. Түүнд сууж дэлгэрэнгүй мэдэж авах нь байна. За үүний дараа судалгааны арга энэ бол маш чухал юм аа. За ямар судалгааны арга ашигласан байна. За 8 дугаарт нь тэрхүү судалгааны аргаар дамжуулаад ямар үр дүнд хүрсэн байна гэдгийг товчхон дурдах нь байна. За одоо ингээд хүснэгт ерөнхийдөө бэлэн болсон тул татаж авсан дипломоо гаргаж ирээд бөглөж эхэлнэ гэсэн үг. Дипломоо гаргаад ирэхэд иймэрхүү байдалтайгаар нэгдэж байгаа. Нүүр хэсгээс нь сэдв, судлаачийн нэр, он, мастер, докторийн хуу гэдгийг хараад шууд хуулаа тавьчих хэрэгтэй. Онол хэсгээс
онлын үндэслэгчдийг нь түүгээд уулаарай. За тэгээ шууд судалгааны дэвшүүлсэн асуудал мөн таамаглалыг нь хуулж тавиарай. Судалгаанаар загвараа харж байгаад ямар хувьсагч байгааг түүгээд оруулаарай. Үүний дараагаар судалгааны ямар аргуудыг ашигласныг нь бичээрэй. Хамгийн сүүлд үр дүн товчхон гаргасан байдаг. За ингээд саяны жишээгээр харуулад байгаа ажлыг хүснэгтэндээ байрлуулвал дараах хэлбэртэй болно. За энэ мэтчлэн хідэн ч диплом цэгцэлж болно. За нэмж хэлэхэд дээрх хүснэгтийг өөрийн хүслээрээ өшөө юу байж болох талаар баяжуулж олно. За ялангуяа бит хоёрын хувьд бол боловсрол судлалын чиглэлээр суралцдаг. За тэгэхээр манай чиглэлд бол энэ дээр нэмээд Young Tessanjag оруулж өгдөг тийм үү? Тийм шүү дээ. Манай чиглэлийн хувьд Tessanjag бол яг амин чухал нь гэдэг. Тий, гол бас айгүй гол юм нь болж өгдөг тий. За ингээд цааш сэтгэх нь яаж сэтгэх нь тийм үү? Судлаачдын сэтгэл мэдэх хэрэг болно. За одоо эндээс нэг асуулт гарч ирнэ. Ингэж зэгцлэх нь юунд хэрэгтэй юм бэ? За хариулъя. Гоё асуулт байсан гэдэг баярлалаа. За нэгдүгээрт өөрт хамааралтай сэдвийг нэг хавтгай дээрээс ажиглаад сууж байхад ямар ойлголт онлын хүрээнд ямар асуудал дэвшүүлээд судалгааны ямар аргыг ашиглаад ямар үр дүнд хүрсэн бэ гэдг нь шууд ажиглагддаг. Өөрөөр хэлбэл урсгалыг харж мэдэж болно. Хоёрдугаарт ингээд урсгалыг олж харснаар дараа нь би ямар асуудал дэвшүүлээд ямар аргаар юу судлах вэ гэдэг чинь тодорхой гараад ирнэ гэсэн үг. За ингээд өнөөдрийн манай бяцхан зөвлөгөө маань өгөр дуусж байна. Сэтгэлдээ харамгүй үлдээгээрээ мөн өөрөөр цэгцлэх арга байдаг бол бидэнтэй хуваалцаарай. За энэхүү хоёр гишүүний маань явуулсан зөвлөгөө та бүхэнд таалагдсан бас хэрэгтэй байгаасай гэж маш их хүсэж байна. За мөн бичлэг явуулсан хоёр гишүүн маань өөрсдийнхөө нэрийг олсохыг хүссэн учраас бичлэг дээр бол оруулсангүй. За тийм мэдээж бичлэг маань таалагдсан бол лайк, subscribe дараарай. Баярлалаа. Баяртай.